Од Мөндөр сувгийн галаа шувуу нэвтрүүлэг эхэлж байна. Манай нэвтрүүлгийн гол зорилго бол дэлхийд даяар тархан суурилсан байгаа элэг нийт монголчуудаа өнгөрсөн 7 хоногт тосон шинжлэх ухааны сонин сонирхолтой шин мэдээллийг цаг алдалгүй хамгийн гол нь эхэл дээрээ хүргэх байдаг. За тийм болохоор Дана миний би Америкийн нэгдсэн улсын Хавай мужаас нэгэн сонирхолтой гэж санагдсан 3 мэдээгээ сонгоод та бүхэндээ хүргэхэд бэлэн болчихсон байна. За бүгдээрээ эхний мэдээ рүү оръё. За эхний мэдээ болонгод бидний айгүй сайн мэдих T-Rex-тэй холбоотой. Тэгээ та ингээд T-Rex гэж төсөөлөнгүүд нөгөө Toy Story-гийн хүүхлэн дагаад ногоон өнгийн динозавр эдэн штэ. Тэгээ ерхэд бол T-Rex гэж бодногоо тийм жижигхэн гартай урдаа ингээд гараа ингээд барьцдаг. Тэгээ тийм мангар том хөлтэй тэгээ хөлөөрөө ингээд алхдаг. Том одоо өлөг өрвөл таны толгойд бодогдож байгааз гэсэн чинь нэгэн сонирхолтой зүйл болсон. Яасан бэ гэхлээр за ерөнхийдөө бол одоогийн бидний мэдэх одоо энэ амьдарч байгаа шувууд чинь бол динозавруудын бол өр удам гэж тооцогддог да тийм үү. За тэгсэн чинь за тухайн шувуунуудын нэгэн өвөг дээдс буюу T-Rex маань 10 орчим тонн жинтэй нэлээд том. Тэгээ тухайн үед бол газрын хамгийн том махчин амьтан бол байсан. Тэгэнгүүт одоо ингэ бодонгууд тийм 10 тонн жинтэй аврах том амьтан хэрхэн яаж хөдөлж тэгээ яаж ан хийж тэгээ бас хэр хурдтайгаар ангаа одоо олж авч чаддаг байсан бэ гэдэг асуулт зөндөө олон хүний хувьд бол төрдөг. Тэгсэн чинь Эрдэнэтэд эдгээр асуулт нь шинэ өнцгөөс хандсан. Тэр одоо юу гэж хандсан бэ гэхлээр T-Rex хэрхэн хурдан гүйдэхтэй биш хэрхэн яаж хөлөө тавьдаг байсан бэ гэдэг асуулт. Өөрөөр хэлбэл нөгөө нэг одоо яг хүмүүс шиг хөлнийхөө өлмийгөөс эхлээд ингэж алхдаг байсан уу? Нэг бол хөлнийхөө өлмийгөөр алхдаг байсан уу гэдэг асуултыг Эрдэнэтэд тавьсан гэсэн үг. За тэгээд судлаачид хэрхэн яаж үнийг судалсан бэ гэхлээр T-Rex динозаврын гიშгэлтийг 3 янзаар загварлаж үзсэн байгаа. За эхнийх нь олонгод хөлийн ар хэсгээр төрүүлж гიშгэх буюу өсгийгөөрөө эхлээд ингээд алхах. Нөгөөт нь олонгод хөлийн дунд хэсгээр төрүүлж алхах гэхлээр ингэж тавиад ингээ хөлөө ингээд тавтгаа алхах. Дараагийнх нь олонгод хуруугаараа төрүүлж гიშгэх буюу одоо бидний мэдхээр өлмийг өрөө гэх юм уу? Өлмийн дээрээ явдаг байсан гэдгийг одоо гэсэн 3 янзаар загварлаж үзсэн байгаа. За тэгсэн чинь судалгаагаар юу гэж харсан бэ гэхлээр динозавр маань одоо яг бидний төсөөлдөг шиг ингээд хөлн одоо ингэж бүтэн гişэдэг биш шувуу шиг ингээд хурдан өлмийн дээрээ гүйж явдаг байж магадгүй болж таарсан. Тэгээ яасан бэ гэхлээр эдгээр тэр динозаврын 3 янзын гიშгэлтийг хүнтэй болон одоогоор одоо динозавруудын хамгийн шувуудын одоо динозавруудын өөр удам гэхэлэр шувуу штэ. Тэгээ шувуу дотроо хамгийн том гүйгч шувуу болох тэмээ хэрвэлтэй харьцуулж үзсэн юм л да. Тэгээ хүн яаж гიშгдэг вэ гэхэлэр мэдээж та бүхний мэдж байгаагаар өсгийг өрөө эхлээд ингээд гიშгдэг тийм үү? Ингээд тэгээ ерхэд бол хүний алхаа олонгууд ингээд явдаг болохоор нэг тийм пүрш шиг оюун хөдөлгөөнтэй. Тэмээ хэрвэл хэрхэн яадаг вэ гэхлээр хуруугаараа төрүүлж гიშгдэг. Ерөнхийдөө бол хүн шиг бодох юм бол өлмийг өөрөө хурдан гүйдэг гэсэн үг. Тэгээ богино алхамтай хэрнээ маш хурдан давтамжтайгаар гүйдэг. Тэгээ тийм хурдан тогтвортой шилжилттэй байдаг. За тэгсэн чинь судалгааны үр дүнд бол мэдээж хүнтэй биш илүү тэмээ хэрвэлтэй төстэй байж тарсан гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бол та тэр аврагтаа мөлөг урвлыг ингээд өлмийн дээр хурдан гүйгээ алхаж байгаагаар төсөөлж болно гэсэн үг. За тэгээд яаж бас судалсан бэ гэхлээр хэрвээ тэр одоо нөгөө 3 төрлийн загвар гаргасан гэсэн шүү дээ. Хэрвээ T-Rex заяо яг хүмүүс шиг одоо өсгийгөө төрүүлж газар тавиад ингээд алхдаг байсан гэж үзэх юм бол хамгийн дээд хурдтай 1 секундэд 7-9 м гүйж чадна. Хэрвээ хуруугаараа ингээд төрүүлж ингээд өлмийг өрөө явдаг гэх юм бол тухайн хурд нь дунджаар 20% илүү гарсан. Бүр зарим тохиолдолд тухайн хурд нь 40% хүртэл зөрүүтэй байсан байгаа. Тэр өөрөөр хэлбэл илүү хурдан гүйхэд бол өлмийн дээрөө гიშдэг байсан байх. Ястай гэдэг үр дүнд хүрж байгаа гэсэн үг. Тэгээ ерөнхийдөө бол яаж гიშдэг вэ гэдэг нь шууд хэрхэн хурдан одоо хэр хурдан гүйдэг байсан бэ гэдэгтэй бол шууд хамааралтай болчихж байгаа гэсэн үг. Тэгээд динозаврын хувьд тэгэж одоо өлмийг өрөө гүйх нь ямар даваа талтай юм гэхлээр ерөнхийдөө алхааны давтамж айгу хурдан нэмэгдэг гинэ. Ингээд алхаж явахын оронд ингээд алхацсан илүү одоо гүйцэн илүү хурдан байдаг гэсэн үг. Тэгээд дээрэс нь газартай шүргэлцэх хугацаа багасдаг гинэ. Өөрөөр хэлбэл хүмүүс шиг алхах юм бол ингээд одоо илүү их цагийг бид нар бол газартай шүргэлцэж өнгөрөөдөг одоо зарцуулдаг. Тэгэнгүүт хэрэг тав ингээд өлмийн дээр өгөх юм бол динозаврын хувьд бол илүү бага хугацааг зарцуулах байсан гэсэн. Тэгээд дээрэс нь жинг илүү жигд хуваарлж өгдөг байсан гинэ. Тэгэхээр яг нөгөө динозаврын ясны бүтцийг энэ төр нь бодоод үзэх юм бол өлмийн дээр өгөх нь динозаврын хувьд илүү одоо үр дүнтэй байсан гэсэн. Тэгээд үүнийхээ дагуу хөлийн ясанд ирж байгаа стресс нь бас одоо буураад эхэлдэг байсан гэсэн. Тэгээд T-Rex-ийн хөл ер нь бол айгүй шөрмөслөг. Тэгээд тийм шувуутай төстэй механик
загвартай болохоор ерөнхийдөө бол тийм хөөрхөн ингэж гүдэг том авраг махчин байсан гэдгийг бол энэхүү судалгаал баталж өгч байгаа. Тэгээд T-Rex-ийн одоо T-Rex дотор олон янз байсан шүү дээ, том жижиг гэд. Тэгсэн чинь одоо ингээд 6 орчим тонн жинтэй тийм жижиг хэмжээтэй T-Rex олонгууд илүү хурдан 9.5 м/секундын хурдтай. Жоохон том болоод юм уу те, нэг бол тийм бүр том хэмжээтэй 9-10 тонн жинтэй олонгууд 6-7 м/секундын хурдтай болоод ирж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө яг л хүнтэй адилхан нас ахих тусмаа хурдан буурна. Тэгээд залуу T-Rex л илүү тийм хурдан гүдэг, илүү авхааштай байсан байх магадaltaй гэдгийг ерөнхийдөө бол энэхүү судалгаагаар гарч ирсэн байгаа ахнэ. За тэгээд ерөнхийдөө бол T-Rex бол бидний нөгөө төсөөлдөг шиг тийм хүнд өсгийтэй авраг бол ерөөсөө биш юм байна. Эсвэргээрээ та T-Rex-ийг төсөөлөх гэх юм бол тэмээ хэрүүлийг илүү одоо төсөөлсөн, илүү ойрхон болж тарсан гэсэн үг. За дараагийн бид бол манай Монгол шиг өвлөн цастай, тэгээд цаснасаа болоод хүн амьтаа унаж бэртэх тэ магадлал маш ихтэй болдог газар бол нэлээд хэрэгтэй мэдээш санагдсан. Тэр нь юу вэ гэхлээр ер нь бол манай Монголд одоо гар хөлөө хуглаад тэгээд гэмтэл орж үзээгүй хүн гэж бараг байхгүй бах тий. Тэгээд гэмтлийн мэс асал дээр чинь ихэвчлэн юу болдог вэ гэхээр хүний ясыг тайрах ч юм уу тий, хүний ясыг зүсэх ерөнхийдөө шаардлага гарна. Тэгээ ихэвчлэн бид юу ашигладаг вэ гэхлээр тийм одоо хөрөө ч юм уу тийм гар аргийн багаж ихээр ашигладаг. За тэгээ шинээр бол яг бид нэр лазераар хүний ясыг зүсэх төхөөрөмж хэдий гаргаж ирсэн ч гэсэн тэр нь жоохон бас сул талтай гинэ. Ягаад гэхээр уул нь лазер бол айгүй нарийн тэгээд тийм ястай бол тийм механик даралт бол үүсэхгүй, ингэж хөрөө шиг ингэж дарахгүй байгаа болохоор тийм нэмэлт даралт үүсэдэггүй. Тэгээд дээрээс нь нөгөө хагарал үүсдэггүйгээр айгүй давуу талтай гэдэм байх уул нь. Гэхдээ одоо байгаа тэр лазерын арга нь сул талтай. Ямар сул тал юм бэ гэхлээр нэгт айгүй удаан гинэ, хөрөө нь бараг илүү хурдан байдаг. Тэгээ дээрэс нь гүн зүс чаддаггүй гинэ. Тэгээ гүн зүсэх боломжгүй болохоор зарим нэгэн одоо маш чухал мис засал дээр лазерын аргыг хэрэглэх боломжгүй болчт юм байна. Тэгээд одоо байгаа лазерын арга нь олонгууд минь хамгийн зузаанаа нэг 3 см орчим бол зүсэх боломжтой байдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол нөгөө хиймэл үе суулгах мис засалт ч юм уу тэр нь боломжгүй болоод тавьчихдаг гинэ. Тэгсэн чинь Швейцарын Бэйсэл их сургуулийн эрдэмтэд одоо лазерын туяаны аргыг цоо шинээр одоо цоо шин жаашээ ерөн жахан хэлбэрийг нь өөрчлөөд ясыг илүү гүн тэгээ илүү үр дүндээ зүсэх арга шинээр олоод тэгээ бүр шинэ рекорд тогтоосон нэгэн сайхан үйл явдал болсон байна. За яасан бэ гэхэлэр ерөнхийдөө л нөгөө нэг лазераар зүсэх үедээ лазераар зүсэх одоо ингэж гүн зүсхийн тулд тухайн судалгааны баг лазерын хүчийг ерөөсөө нэмээгүй гинэ. Тэгээ яагаад нэмээгүй юм гэхлээр лазерын хүчийг нэмэх тусам хитэх энергитэй болно тийм үү? Тэгээ хитэх энергитэй болсноос болоод яс түлэгдэх аюултай. Тэгээд түлэгдэхснээсээ болоод эдгэрэлт муудах, эдгэрэлт одоо удаашрах сул талтай байдаг гинэ. Тэгэхээр тэгэж лазерын хүчийг нэмжээхийн оронд лазерын энергийн дархалтыг өөрчилж хэлдөө гэж бодсон байгаа. За тэр нь яасан бэ гэхлээр одоо хуучин бидний загварыг одоо лазераар зүсэх загварыг Гауссын арга гэж нэрлэдэг юм л да. Тэгээд тэр Гауссын арга нь яа гэм гэхлээр ер нь бол одоо гарчидэндээ жоохон төстэй гэх юм уу? Ягаад гэхээр яг төвдөө илүү их одоо хүчтэй. Тэгээд захрууга баг бүгээр сулаарсан нэг тийм гарчидээ ингээд тусгаж байгаа юм шиг тийм одоо лазер байдаг байсан юм байна. Тэгэхээр ерөнхийдөө бол нөгөө нэг гүн одоо тухайн тэр лазераар хүний ясыг гүн зүсэх тусам энергийг нь одоо илүү их идээд тэгээ ерөнхийдөө бол тийм одоо илүү гүн зүсийг гэхээр хангалтгүй болоо явдаг байсан юм байна. Тэр шинээр гаргаж байгаа топ хайд гэдэг шин төрлийн арга нь яа гэм бэ гэхээр бүх диаметраар энерги нь жигэд тархнаа гэсэн үг. Тэгэхээр ингээ галт нөгөө нэг гарчидэн шиг ингэж тусаад ингэж гэрлэн явахгүйгээр яг нөгөө нэг одоо ганц лазер тусгаж байгаа юм шиг юм цэвэр нэг жигдээрээ одоо энерги нь явнаа гэсэн үг. Тэгэхээр тэгээ зах дээрээ огцом тасарна. Тэр одоо илүү жигд төсөлттэй, тэгээ илүүр ашигтай, тэгээ илүү гүн зүсэх боломжийг олсон гэсэн үг. За тэгээ хуучин аргаараа л одоо энэ хүү туршилтаа хаана исэн бэ гэхэлэр өхрийн ясны эрхэл туршиж үзсэн. Тэгсэн чинь одоо хуучин байсан тэр Гауссын арга нь олонгууд 2.6 см бол зүсч чадсан. Харин шинэ топ хайд арга нь олонгууд 4.4 буюу за бараг 2 дахин гүн зүсч чадсан. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ одоогоор л одоо лазераар ясыг зүссэн хамгийн гүн зүссэн рекорд болж тогтоод байгаа гэсэн үг. Тэгээ хамгийн гол нь тэгж одоо ингээд лазераар зүссэн ясыг хэрхэн яаж хамгаалсан бэ гэхлээр шахсан агаар ус тэгээ хөргөлт гэсэн аргуудыг ашиглаж агаад тийм одоо дулааны гэмтлээс сэргийлээд зүсэлтийг цэвэрлсэн гэсэн. За тэгээд одоогийн лазер олонгууд 1 секундэд тэг 1.4 мм куб ясыг бол авч чаддаг юм байл та. Тэгсэн чинь
Тэгээд нөгөө нэг одоогийн лазер бол тийм удаан байдаг. Тэгэнгүүт одоо тэр хөрөө механик хөрөө яад юм гэхлээр 1 секундэд 11 мм куб бол ясыг бол авд юм байна. Тэгэхээр хөрөө бол одоо байгаа лазераас бүр 20 дахин хурдан байдаг. Тэгэнгүүт одоо шин лазер маань баг үүнтэй төхөж очихуйц хурдан байх боломжтой гэсэн одоо баг үр дүнд хүрсэн гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бол нөгөө нэг ирээдүйд одоо ялангуяа 3D принтер маш ихээр хөгжсөн байгаа үед бол яг тийм хүнд тааруулсан үеийг бид нэр 3D-гээр хэвлэж гаргаад тэгээд тухайн хүний ясыг одоо шинээр ясуулах гэдэг бол шин лазерын аргаар тухайн хүнд баялуулах баг гэмтэлтэйгээр яс суулгуулах боломжтой болцсон гэсэн үг. За дараагийн видео болонгууд неандерталтай холбоотой. За яасан бэ гэхээр орчин үеийн хүн болготын Homo sapiens болон неандерталууд бол нэг 600 мянга орчим жилийн өмнө одоо өөрийнхөө нийтлэг өвөг дээдсээс салан хувьсан гэж үздэг тийм үү. Гэхдээ аль тийм бүрэн дүүрэн бол тусаарлах зүйрээс бол байгаагүй. Яасан бэ гэхээр ерөнхийдөө бол Евразид одоо дахиж уулзах үедээ хэд хэдэн удаа хоорондоо эрлийцсэн бол өнөөгийн хүний геномд бол хадгалаадан үлдсэн байдаг. За тэгээд өнөөдөр Африк ТВ-с гаднах ихэнх хүмүүсийн геномд дунджаар 2 орчим хувь бол неандертал гаралтай ДНХ агуулгаддаг. Бүр харин зарим Африк популяц залангууд 1-1.5 орчим хувь неандертал гарал илэрдэг. Тэгээд энэ юунаас болд юм бэ гэхлээр бол Евразид эрлийдсэн Homo sapiens буюу хүн төрлөختөн буцаж Африкт нүүдлэж ирсний үр дүн гэж бол тайлбарладаг. Гэхдээ бол эрдэмтнийг гайхшруулж ясан нэг зүйл бол байсан. Олон жилийн турш. Тэр нь юу юм гэхээр хүний геномын зарим одоо бүсүүдэд ялангуяа X хоромсоом дээр неандертал гаралтай генүүд бүр ерөөсөө байхгүй байдаг. Тэгээд яг яагаад зарим одоо X хоромсоом дээр ерөөсөө неандертал ген байхгүй байгаа юм бэ гэдгийг бол эрдэмтэд гайхаад бол учир нь бол чадаагүй байсан чинь өнгөрсөн сарын Science сэтгүүл дээр хэвлэгдсэн нэгэн шин судалгаа л үүнд хариу өгч чадсан. За тэр нь юу вэ гэхээр ерөнхийдөө өмнө үүнийг хэрхэн яаж тайлбарладаг байсан бэ гэхээр хоёр зүйл салж хувьсах үедээ зарим генүүд бол харилцан таарахгүй болоод гэдэм эрлий зурвууданд бол сөрөг нөлөө үзүүлж эхэлж байсан байгаа. Тэгэхэд үүнээсээ болоод байгалийн шалгаралаар тэдгээ тэр одоо хортой таарахгүй байгаа генүүдийг цаг хугацааны явцад устгаж үгүй болсон гэж үздэг байсан. Тэгсэн чинь саяхан гарсан тэр Science сэтгүүл дээр хэлбэгдсэн шин судалгаа юу гэж үзсэн бэ гэхлээр X хоромсоон дээр байгаа тэр генгүй байгаа байдал бол генетикийн хор нөлөө гэж үзэхээс илүүтэйгүр одоо хүйсийн сонголт буюу тийм хол сонголтын харилцаанаас хандлагаас үүдэлтэй байж болох юм биш үү гэсэн нэгэн сонирхолтой тийм таамгийг гаргаж ирсэн байгаа. За тэгээд судаачид үүнийг хэрхэн судалсан бэ гэхлээр тийм неандертал одоо гаралгүй орчин үеийн Африкийн 3 популяцийн 3 популяцид байх 73 эмэгтэй геномыг неандерталийн геномтой харьцуулан судалсан байгаа. Тэгээ үр дүнд юу гэж гарсан бэ гэхээр неандерталчуудын X хоромсоом дээр бол орчин үеийн хүний гаралтай ДНХ бусад хоромсоомоос илүү хэмжээтэйгээр илэрсэн байдаг. Тэгээ хэрвээ үнэхээр тэр яг өмнөх тайлбараар ген хэрэг таарахгүй байсан бол X хоромсоом дээр орчин үеийн хүний гаралж улам мөн дагаад багасах ёстой шүү дээ. Тэгсэн юм нь бол эсрэгээрээ бүр өндөр хувьтай байсан. Тэгэхээр энэ бол биологийн хувьд бол зохицолгүй байх шалтгаан бол биш юм байна гэдгийг харуулсан. Тэгэхээр өөр шалтгаан байгаад байгааз. Тэр нь яасан бэ гэхлээр ер нь бол эмэгтэй Homo sapiens болон эрэгтэй неандерталтай холбоотой болж таарсан. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүн бол XX гэсэн одоо хоромсоонтой байдаг. Эрэгтэй хүн болгонд XY гэдэг нь шүү дээ. За тэгээ хэрвээ эрлийцтэл ихэвчлэн одоо эмэгтэй Homo sapiens болон эрэгтэй неандертал хооронд явагдсан бол хүүхдүүдийнх нь X хоромсоом ихэнх нь орчин үеийн хүний гаралтай байх магадлал нэмэгдэнэ. Неандерталийн X хоромсоом болонгод хүний популяц бага хэмжээгээр дамжина. Тэгэхээр ерөнхийдөө өнөөгийн хүний X хоромсоом дээр неандертал гаралтай генүүд маш цөөн үлдэх статистикийн тийм загвар бүрдэж байгаа гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө тэр нөгөө нэг шалтгаан нь л тэр генетикийн хор таарахгүй байсан байдал өрөөсөө биш. Эсвэргээрээ эмэгтэй Homo sapiens-чуд эрэгтэй неандерталуудтай ихэвчлэн нийлдэг байсан гэдгийг баталгаа болсон гэсэн үг. Тэгэхээр ер нь бол ихэнх эрлийзжил ихэвчлэн эмэгтэй Homo sapiens эрэгтэй неандертал дээр одоо хоёрын хоорондоос үүсдэг байсан гэж хэлж болно гэсэн үг. Тэгэнгүүт эрэгтэй Homo sapiens эмэгтэй неандерталтай нийлсэн тохиолдол байгаа юу гэхээр ер нь бол байгаа. Гэхдээ шин судалгаагаар бол ихэнх загварыг авч үзэх юм бол эмэгтэй
эмэгтэй орчин үеийн хүн эрэгтэй няндартай л нь бол илүү давмгаа байсан гэж бол гарч ирсэн. Тэгэнгүүт зөндөл асуулт гарч ирж байгаа. Яагаад юм байсан? Соёлын одоо бүтцээс юм болсон юм уу? Нүүдэл хөдөлгөөний ялгаа гарсан юм уу? Тэ? Нийгмийн зохион байгуулалт нь өөрөөс юм уу? Гэд нь зөндөө олон асуулт гарч ирнэ. Тэгээ ерөнхийдөө бол үүнийг бол шууд ингээд нэг судалгаагаар бол хариулчих бол юусоо боломжгүй. Тэгээ ерөнхийдөө бол одоогоор хамгийн таамаглаж байгаа боломжит хувилбар гэх юм бол байгалийн шалгарал байна. Тэгээ тийм хүүсийн ялгаралтай ширэл хөдөлгөөн бас байж болно. Тэ өөрөөр хэлбэл эрэгтэй нyan талхилтай байсан газар эмэгтэй хомо сапиенсүүд ихээр нүүж чадсан ч юм уу. Тийм одоо тохиолдол байж болно. Нийгмийн бас бүтцэн өөрөөж болно. Тэ тэгээ бэлгийн сонголтын дан төлөв нас өөрөөж болно. Тэгэхээр ерөнхийдөө бол тийм хос сонголт гэдэг чинь бол зөвхөн тийм биологийн биш, зөвхөн бас нэмээд суралцдаг зан төлөвөө гэдгийг бол антропологийн судалгаанууд бол гаргаж ирдэг. Тэгэхээр ерөнхийдөө бол няндартай болон орчин үеийн хүний нийгмийн бүтэц хүүсийн үүрэг одоо бүлгийн зохион байгуулалт зэрэг нь энэхүү судалгаанаас улбаалаад шин сонирхолтой дүгнэлтүүд гарч ирж магадгүй болсон гэсэн үг. За ингээд өнгөрсөн 7 хоногт тийм сонирхолтой 3 мэдээ болсон байна. Тэгээд дараагийн 7 хоногт илүү сонирхолтой шинэ мэдээлэлээр уулзцгаая. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Удаагшлын банкны дансага 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.